За сайн байна уу? Тавтай морил. Өнөөдөр би танаас хэдэн асуулт асуусан. Ямар асуулт вэ гэхээр нойрны чинь хэв маягаар таны сэтгэл зүйн насыг тодорхойлох болно. За таны нэр хэн бэ? За та хэдэн настай вэ? Та ер нь өөрийнхөө сэтгэл зүйн насыг хэд гэж бодож байна? За тэгэхээр ер нь бол өөрөө ASMR сонсож унтдаг юм байна тийм үү? Аха. Мэдээж өдөр болгон биш гэж үү? За би танаас хэсгийн асуулт асуусан. Тэгээ та яг бодож байгаад хариулаарай. За таны нойр хүрэхгүй эргэж хөргөөд өгөө гэсэн байна. Хэрвээ тэгдэг бол надад ийм 5 хариултыг өгнө. Өөрөглөж ихэнхдээ хаяа, бараг үгүй, огт үгүй гэсэн хариултуудаас сонгоод хэлээрэй. За ихэнхдээ гэж үү? Хаяа. За энэ хариултанд тань төгрөг юм байна. Өдрийн цагаар нойрч хэрэг хүрдэг вэ? Яг л саяны шиг хариулна. Үргэлж ихэнхдээ хаяа, бараг үгүй, огт үгүй. Өдрийн цагаар нойрч хэрэг хүрдэг вэ? Хаяа гэж үү? За та өөрийгөө хангалттай их нойр авч чаддаг гэж бодож байна уу? За дараагийн асуулт. Өглөөс эрэхтэй сайн амарсан байдгүй гэсэн байна. За та өдөр ноцоордог уу? Бас л хаяа гэж үү? За та өдрийн цагаар 5-20 минут ч юм уу жоохон амардаг уу? Нэг өсөндөө жоохон дуг хийдгүү гэсэн асуулт байна. Бараг үгүй гэж үү? Хаяа байж болох юм тий? За дараагийн асуулт. Шөнө дутаа унтаж амарч чаддгүй мэт санагддгүй гэсэн байна. Шөнө дутаа унтаж амарч чаддгүй гэсэн байна. Чаддгүй мэт санагддгүй гэсэн байна. Тэгэхээр ер нь бол жоохон асуудал байгаа юм байна л да. Би бол тэгэж бас бодож байна. Тэгтээ хариулт маань сонжоор гаргуулна. За таны дараагийн асуулт. Өглөө толгой өвдөж сэрэг тохиолдол хэрэг байдаг вэ гэсэн байна. Тийм заримдаа. За шөнө дунд сэрчгээд эргэж унтаж чадахгүй үед байдгүй гэсэн байна. Тийм л дээ. За дараагийнх нь унтах хүртлээр хэр
хэвддэг вэ гэсэн байна. Тэгээс за энд болохоор ингэж харуулна. 10 хүрэхгүй минут, 10-аас 30 минут, 30-аас 60 минут, 1-ээс 2 цаг, 2-оос дээш цаг гэсэн байна. Ер нь унтахаас өмнө хэр удаан хэвддэг вэ? Жохоо ихлэн дээ. За ер нь та дунджаар хэдэн цаг унтдаг вэ гэсэн байна. 4 хүрэхгүй цаг, 4-өөс 6 цаг, 7-оос 9 цаг, 10-аас 12 цаг, 12-оос дээш цаг гэсэн байна. 7-оос 9 гэж үү? 4-өөс 6 гэж үү? За. Аллаа. За таны сэтгэл зүйн нас бол 29 нас. 29 нас гэдэг бол залуу насыг хэлтгэж байгаа. Та нар таны насыг 29 нас гэд таны насыг нэгэн цэцэгтэй зөрүүлсэн байна. Тэр цэцэг нь болохоор хонин нүд гэдэг нэртэй цэцэг байна. Яг одоо та энэ зургийг харж аваад энэ цэцэг бол таны сэтгэл зүйн насанд зориулагдсан бэлэгдлийн цэцэг. Цагаан өнгөтэй, цагаан шар өнгөтэй. Хонин нүд гэдэг нэртэй цэцэг. За тэгээ миний өгөх зөвлөгөө гэх юм бол ерөөдөө бол энэ маш их залуу насыг хэлтгэж байгаа. Яад гэвэл илүү их ирч хүчтэй ер нь таны одоо амрах цаг чинь маш их тэнцвэртэй байна гэсэн үг. 29 настай хүн сэтгэл зүй ямар байх вэ гэм бэ? Зарим хүмүүсийн 30-аас дээш, 40-аас дээш, 50-аас дээш насныг харуулсан байдаг. Тийм болохоор энэ бол дундаж маш эрэг хариулт гарлаа гэж үзлээ. За би танаас дараагийн асуултыг асууя. Та өөрийнхөө биеийн ерөнхий байдлыг надад тодорхойлох ёстой. Тэгээ би танаас асуулт асууя. Энэнд хариулаарай. За таны ерөнхий биеийн байдал чинь хэрвээ та өөрийгөө цоо ирүүл гэж боддгоо эсвэл хууч өвчнөд гэж боддгоо заримдаа би чинь нөгддөг бол эсвэл сайн мэдгүй байвал надад энэ дөрвөөс сонгоод хэлнэ үү? Нэгдүгээрт цоо ирүүл, хоёрдугаарт хууч өвчнөд, гуравдугаарт заримдаа би өвддөг, дөрөвдүгээрт сайн мэдэхгүй байна. Сайн бодоод хэлээрэй. Таны биеийн ерөнхий байдал гэсэн үг шүү дээ. За дараагийнх нь та өглөө гарахдаа цайгаа уудаг уу? Өглөө болгон уудаг, амжвал уудаг, хаяал уудаг, огт уудаггүй. Ер нь өглөөнийхөө цаг өглөө болгон уух нь маш зөв. Харин таны хувьд за дараагийнх нь та өглөөний цайндаа түлхүү юу идэж хэргэлдэг вэ гэсэн байна. Гурилан бүтээгдэхүүн, овёо сүр тариа, жимс нохоо, хонсон хоол, огт иддэг үү? За лолоо. Та
Хүнсний эслэгийг хүний биед ямар тустайг мэдхүү гэсэн байна. Мэднэ, баг зэрэг мэднэ, шимтэж хэлгүй, мэдэхгүй гэсэн байна. Хүнсний эслэг, хүнсний эслэг. За энэ талаар мэдгүй. За дараагийнх нь хүн хоногт хоол хүнсээрээ дамжуулаад хоногт хэдэн грамм эслэг авах ёстой байдаг вэ? 20-30, 40-50, 10, 5 грамм гэсэн байна. Та юу гэж бодож байна? За баярлалаа. Танд хэлэх зөвлөгөө гэвэл хүнсний эслэг бол хүний биед зайлшгүй хэрэгцээтэй урамгалаа гаргаж авдаг биед шимэгддэггүй хэсэг юм. Хоолны шингэцэнд сайнаар нөлөөлж төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Таны хоногийн хэрэгцээний 11%-ийг хангах эсгэлгээр баялаг. За энэ рекламтчлаа. Ер нь бол сайн эслэгээр баялаг тийм хүнс ногоог хэрэглээрэй гэсэн байна. Sorry. За. Би таны сэтгэл зүйн тодорхойлж өгье. За, энэ бол сүүлийн санжаа. Таны нас, таны хүйс, өөрийгөө бусадтай хэрхэн харьцуулж хардаг вэ? Нэгдүгээрт би бусдаас ялгаатай давтагдашгүй. Хоёрдугаарт би хүн төрлөختний нэг хэсэг. Гуравдугаарт би бол хинч биш, надаас бусд нь илүү дээр. Дөрөвдүгээрт би бусдаас илүү анцгай нэг. Нийгэмд гарч буй гэмтэргүүдийн үндсэн шалтгааныг та юу гэж бодож байна? Нэгдүгээрт хүүхэд насны зовлон. Хоёрдугаарт ядуурл. Гуравдугаарт үндэс угсаа арьс өнгөөр ялгуурлах үзэл. Дөрөвдүгээрт хууль хангалттай чанга биш. Шалтгаан нь юу вэ? Нийгэмд гарч буй гэмтэргээ. Хүүхэд насны зовлон, ядуурл, үндэс угсаа арьс өнгөөр ялгуурлах үзэл. Дараагийнх нь хууль хангалттай чанга биш гэсэн байна. Амьдралын тань хамгийн чухал зүйл юу вэ? Би өөрөө их хэмжээний мөнгө, гэр бүл өрөөхөд зүгээр л ад жаргалтай байх гэсэн байна. За. Баячуудаас татвар авахыг та юу гэж боддог вэ гэсэн байна. Нэгдүгээрт бусадтай адилхан төлөх ёстой. Хоёрдугаарт тэд дундаж давхаргаас илүү татвар төлөх ёстой. Гуравдугаарт тэд бусдаас илүү хөдөлмөрлөдөг тул их татвар төлөх ёсгүй гэсэн байна. За. Шекспирийн талаар та юу гэж боддог вэ гэсэн байна. Түүнийг бурхантай зөвөрлөхөд бараг болно. Би түүнийг зохиолуудыг ойлгодгүй. Гуравдугаарт хүндэтгдэг. Гэхдээ улаан фен нь биш гэсэн байна. За дараагийнх нь жоохон муухай асуулт байна. Насан туршаагүй хүүхдүүд сонсож болохгүй гэхин жашин ч гэсэн та шаардлагатай бол хүн
алж чадах уу? Шаардлагатай бол хүн алж чадах уу гэсэн байна. Тийм эсвэл үгүй. Браво. Таны хариулт тагийн хэрлийн замыг олсон бололтой. Таны амьдралд таны амьдралын зорилго бол хайрлах, хайрлуулах, хайрлах, хайрлуулах. За. Би ингээд нэг орд бичлэг хийгээгүй туршлага болчихжээ. За ингээд манай өнөөдрийн санжаа таслаа. Манай харуулчлуулсан тэнд баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр энэний дараагийн бичлэг болохоор юу байх вэ гэхээр би нэг гоё влог хийж бодож байгаа. Гэхдээ би энэ камер руу харж хийхгүй. Би та нарт хэлдэг шүү дээ. Миний ASMR бол зөвхөн voice. Тийм болохоор аль болох би утас руу ширтүүлэхгүй тархиж амраах ёстой. Тийм болохоор шөнө утас баг үзье гэж хэлээд байгаа. Тийм болохоор зүр сонс. Энэ одоо та нар сонсороо энэ юу вэ? За сонсороо заяа. Нүдэ хань. Тэнэ сонс. Энэч. Энэрэ. За сонстоо. Сонсоол мэдчихэж байгаа. Энэ бол чигшүүлэгч. Солонгос чигшүүлэгч. Би нэрээ YouTube channel хаахгүй, та нар зүгээр л тоолсон. Бас ойрхон бичлэг хийн. Яагаад гэвэл одоогоор завтаасан. Тэрнээс гадна бас та нар амар хөөрхөн санагдаад амар хөөрхөн комент хийл. Урам өгөөл. Тийм болохоор айгуу туртаас байгаа бичлэг хийх. Тэгээ би бас нэг олон хүн сонсоосэй гэж боддгоо. Яг намайг сонсдог, ойлгодог. Миний бичлэгийг ойлгодог тийм л хүмүүс сонсвол гоё штэ. Тэрнээс нэг ASMR мэдгүй зүгээр нэг гар сонсож сонсоод Лилиан зэн комент үчил. Тийм юмнаас жоохон имиж байгаа болохоор яг та нартай л сонсуулмаар байна. Болдог бол өөр нэг ойлгохгүй хүмүүс сонсохдгүй болгож боорлоо. Гэтэ надад одоогоор тийм сөрөг комент, сөрөг юмнууд байхгүй л тий. Зүгээр л тааш та. За. Хөөрч тэгээ тавьдөө. Өнөөдөр найз
аимшигын эс мөрхийн гэж нэрээ бодож байгаа шүү дээ. Тэгээ та нар айж маяга дутаж чадахгүй л яана. Би та нарт тийш тэ бүр гоё болсон явдлуудыг гоё төвөрлж байгаа заяа. Бүр амар ярьж өгнө, окей? Жоох үлээж гэж байгаа. Одоо би та нарыг чамайг найдаа гэж дутнаа. Зүгээр л нэг яг гоё тийм амьд сонсогдохгүй л ичижлээ. Нэрээ тэр янз янзын вирус бас гарсан байлээ. Тэр аюу амар. Монголд битээ хамаасаа. Тэгтээ Монголд хүмүүс тэргээр битээ янз бүрийн жааж хийгэрээ. Мухаа шүү. Талам дохоо хийгээд өвчнөр тоглож болохгүй. Битээж. Тор бүрнээр үнзэрээсагаад. Өөр таарчаатай байгаарай гэж зөвлөе. За тэгээд одоо хунд. Одоо тас өөр сонголт байхгүй чамд. Тийм болохоор хунд. За өнөөдөр битээ илдэг юм бодоод бай. Тэрхэн амраа. Наад мод тарих мэрэг чи ядарч байгаа өстэй өдөрч ажиллаад. Жоо наад мат амраа заяа. Тэгээ би бичлэгээ хийн. Тийм болохоор битээ санаа зов. Миний хуучин бичлэгүүдийг сонсчий. Нэрж өрөхгүй байвал. За та нар бүгдээрээ хөөрхөө. Өстэй хөөрхөн шүү. Маргааш өглөө гоё. Миний хэлснээр засал масалаа хийгээд төлөвлөгөө гаргаад эрүүл зөв хооллоод өөртөө харьцаатай байгаарай мэдээ. Маргаашийг маш гоё өнгөрөө шүү. Ойлгосноо. Өнөөдөр чамд ямар ч зүйл тохиолдсон байж болно. Тэгтээ чи ганцаараа тийм биш. Чамд өнөөдөр хэцүү байсан ч маргааш чи хамгийн аз жаргалтай хүн болж болно. Чи өнөөдөр хамгийн аз жаргалтай хүн байсан ч маргааш чи хамгийн зовлонтой хүн болж өөрчлөгдөж болно. Энэ өөрөө амьдрал. Амьдрал бол өөрөө тэнцвэр. Баланс гэсэн үг. Муу, сайн, сайхан, муухай бүх зүйл тохиолдож байдаг. Чи заавал 100% зөв хүн байх гэд хүчлэх хэрэггүй. Чи 70% эрүүл хооллоод байж болно. Хаяа чи туртаа үедээ кола ууж болно. Муу одоо түргэн хоол заримдаа идэж болно. Алкогол найз нөхдөдөө хаяа нэг хэрэглэж болно. Бүх юмыг оройл, бүх юм 100% байлгах гээд бас хэрэггүй. Тэгтээ жоохон хүмүүс бол нэг ийм зүйлийг хүлээж авах хэрэггүй. Яг л би 20-од насныхандаа зориулж хэллээ. Манай хөрхөн 20-оос доош насныхан бүгдээрээ дор бүрнээ хичээл ном тэгээд гоё хүүхэд насаа яг хүүхдээр нь байлгаарай гэж хэлье. Том болох яарч хэрэггүй том болох гэж яад гэвэл яг нэг 10 жил мэлд байхад бол уртхан шиг л 10 жилээ төгсвөл нэг гоё байх юм шиг санагд. Гэхдээ үгүй тийм биш. Яг наад наст л хамгийн гоё нас. Тийм болохоор өөрийгөө хөгжүүл хамгийн гол нь өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Англи хэл сур. Тэгээ 20-од насныхандаа зөвлөхөд та нар ч гэсэн сэтгэл зүй сэтгэл хийж хүүхдээрээ байгаа юм болохоор өөрсдийгөө маш гоё эрэг байлгах хэрэгтэй шүү. Юм болгоны гоё зорилготой өөрийгөө хайрл. Тэгсэл хэлмээр байна да. Тэгээд намайг сонсдогт бүгдээрээ ч баярлалаа. Бас
Инстаграмаар амар хөөрхөн юмнууд бичиж байгаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Миний инстаграм хаяг бол доогуур зураас S за монголоор хэлэх юм бол сүрэн гэдэг нэр баггүй. Тэгэл хүмүүс болохоор миний инстаграмыг олдгүй юм шиг байлаа. Англиар нь болохоор доогуур зураас S V R E N N double N гэсэн хоёр энд сүрэн S V R E N N доогуур зураас нь S хаварт. Тэгтээ би комент дээр тавьчихна. Тэгээд ороод даад өдөр болгон сторийн гоё мэдээлэл авах хүсвэл орж болно. Би ер нь айгүй гоё тийм зөв үнүүдийг өстө түгээх хүсдэг. Тэгтээ цөөхөн хүнд би нэг олон танигдаал халуун мянган таагч маш тийм дургу. Тийм болохоор аль болох чанартай намайг ойлгодог хүмүүстэй хамт байхыг хүсэж байна. За нэлийн хэм ярьлаа. Одоо чиний унтах цаг болсон. Тийм болохоор антаарай.